Эвнэгдэл эрч хүч. Төгсөгчдийн авраг шалгаруулах спортын тэмцээн. Монгол улсын авьяат багш Жигжид Зүрэнгийн алтан гэрлийн нэрэмжит Завхан аймгийн Улаастаа хотын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөгчдийн дундах эвнэгдэл эрч хүч спортын авраг шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус сургуулийн төгсөгчид 2022 оноос эхлэн жил бүр сакс, волейбол, ширээний теннис, дартс гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж хурд хүч авахалт самбаагаа сордог уламжлалтай. 2025 оны 4 дахь удаагийн тэмцээнийг 1990 онд 8 жил, 1992 онд 10 жил төгссөн төгсөгчид амжилттай зохион байгуулж, шатрын төрлийг нэмснээр спортын 5 төрөл тэмцээн болж өргөжж байгаараа онцлог юм а. Хямдхан одоогүй та бидний төлийг алдаагүй дамжны ялал хямдхан одоогүй нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн болж 47 баг оролцлоо. Тэгээд нь биднэрт одоо 36 төгсөлтийн 28 төгсөлт орсон. 6 төгсөлтөөс бусад бүх төгсөлтүүд оролцлоо. Үүгээр энэ тэмцээн бас онцлог байна. 2 өдөр бүтэн үргэлжлэж байна. Тэгээд энэ удаагийн тэмцээний энэ үйл ажиллагаа маань энэ 60 жилийн үйл ажиллагааны эхлэл болж байгаа. Монгол улсын авьяат багш Жигжид Зүрэнгийн алтан гэрлийн нэрэмжит 3 дугаар сургуулийн 60 жилийн ой энэ жил төхөж байна. Үүнтэй холбоотойгоор сургуулийн багш удирдлагуудын 24 хүнтэй баг Завхан аймгаас зорин ирж төгсөгчдийнхөө дунд хандивын арга хэмжээ бүлээн авалт зохион байгууллаа. За өчигдөр байдлаар ч одоо 95 он, 97, 98 он, за 2000 оны төгсөгчд эхний ээлжинд бол одоо 10 саяас дээш төгрөгтэй хандивуудыг бол одоо амлж авсан байгаа. За ингээд нийт одоо бидний тооцоогоор 200 сая төгрөгийн төслүүдийг бол бидний бүгдийн бид нар хэрэгжүүлээ гэдгийг саналаадаг бол өчгсөн байгаа. Бид их одоо ярилцаад одоо газар зүйн сургуулийн орчны шинжилэл төслийг одоо амир одоо хандиваа нэгж байна. Та бүхэнд хандиваас нэгдэх сурж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ төгс сургуулийнхаа 60 жилийн баярын мэндийг хүргье. 2005 оны Дашны модон чимэг багштай төгсөгчд маань төгс сургуулийнхаа 60 жилийн ойд ээж бүрэн 4 самбартай 10 ширхэг юм самрыг ингээ хандуулсан байгаамаа. Ирэх зун баяртайгаар сайхан уулзцгаая. Идэвхтэй оролцоорой. Анги хамтлагаараа сургуулийнхаа 60 жилийн ойд баяртай уулзцгаая. Баярлалаа. Мөн уг үйл ажиллагаанд тус сургууль багшилж байсан өдгөө Улаанбаатар хотод амьдарч байгаа Ахмад багш нарын төлөөл 15 багш оролцож, шавь нартайгаа нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. 1965 онд дөрвөө ингээд орж энэ сургуулийн анхны төгсөгч боллоо. Тэгээ 1975 онд 8 жилийн сургууль болоход мөн би багшилж байлаа. Тэгээд энэ сургуульд зориулаад сая төгрөгийн хандив өгч байна. Тэгээд Энэ жилийн тэмцээнд сургуулийн 1989 оноос эхлэн 2024 он хүртэлх он оны төгсөгчид насны ангиллаар оролцож хурд хүчээс орсон бөгөөд саксны тэмцээний 2000-аас 2010 оны эрэгтэйчүүдийн төрөлд 2007 оны Ванг алтан медаль, 2001 оны хамтарсан баг мөнгөн медаль, 2008 оны А баг хүрэл медаль, 2011-ээс 2024 оны эрэгтэйчүүдийн төрөлд 2011 оны төгсөгчид алтан медаль, 2017 оны төгсөгчид мөнгөн медаль, 2024 оны төгсөгчид хүрэл медаль. Сайн байцгаана уу? 2024 оны төгсөгчдөр байна. Бид нэр ингээд түүхт 60 жилийн амар ингээд дэмжиж одоо ер нь идэвхтэй оролцож байгаа. Ингээд бид нар 60 жилдээ та бүхнийг ингээд залуучуудаараа уриалж гин. Сургуулийнхаа төгсөгчдийн тэмцээнд оролцоод мөнгөн медаль буюу 2 дугаар байранд орж үнэхээр сэтгэл өндөр байна. Сургуулийнхаа ойн баярт анги хамт олноороо очноо. Уриалж байна. За, Монгол улсын авьяат тамирчин алтан гэрэл багшийн нэрэмжит 3 дугаар сургуулийн ээлжид тэмцээнд 2007 оны ВА-ийн амжилтаар орж алтан медаль хүслээ ингээд. Нийт 3 дугаар сургуулийнхаа үеийн төгсөгчд баяр хүргэе. Зохион байгуулагч хамт олондоо баяр хүргэе. 60 жилийн ойдоо идэвхтэй оролцоороо 3 дугаар сургуулийнхаа
2011-аас 2024 оны эмэгтэйчүүдийн төрөлд 2018 оны төгсөгчид алтан медаль, 2009 оны төгсөгчид мөнгөн медаль, 2023 оны төгсөгчид хүрэл медаль тус хүртсэн байна. За манай 2023 оны төгсөлт байгаа. Тэгээ манайх 3 тоглолтоос 2 хожиж 1 хожигдож хүрэл медаль авсан байна. За тэгээд нийт сургуулийнхаа төгсөгчид сурагч багш нартаа ингээд 60 жилийн аймгийн баярын мэнд хүргье. Баяр хүргье. За. Бид ямар бацгаа. Сайн бацгаана уу? Манай 2018 оны эмэгтэй баг байна. 2 өдрийн турш бусад багуудтайгаа маш өрсөлдөөнтэй оролцлоо. Манайх бол энэ жилийн тухайд бол алтан медаль авсан. Өмнөх жилүүдэд ер нь бол тасралтгүй оролцож байсан. 60 жилийн арга хэмжээндээ та бүхнийгээ идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Харин гар бөмбөгийн тэмцээнд 1989-с 2000 оны холимог багаас 1997 оны төгсөгчид алтан медаль, 1998 оны төгсөгчид мөнгөн медаль, 1995 оны төгсөгчид хүрэл медаль авсан бол 2000-аас 2010 оны эрэгтэйчүүдийн төрөлд 2009 оны 11-ийн Б баг алтан медаль, 2010 оны төгсөгчид мөнгөн медаль, 2000 оны төгсөгчид хүрэл медаль зүйлээ. Мөн 2000-аас 2010 оны эмэгтэйчүүдийн төрөлд 2009 оны төгсөгчид алтан медаль, 2006 оны төгсөгчид мөнгөн медаль, 2008 оны төгсөгчид хүрэл медаль тус хүртлээ. За ингээд 1997 оны Жавхлан багштай, Туул багштай, Эргэжлэн багшийн ангийн хамт олнууд 5 тоглолтыг гээд нэг шалгалтгүй аваргын алтан медаль хүртлээ. Бүгдөөнд баяр хүргье. 3 багштай бас баяр хүргье. Би тамир бацдаг. Төгс сургуулийнхаа 60 жилийн тэмцээнд Ас хол аймгаасаа Завхан аймгаас зорж ирээд 8 оны А, Б, В 3 ангиар оролцоод хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Тэгээ та бүхэндээ сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Мөн 2008 оны төгсөл маань бас ууган цэцэг багштай англи хэлний кабинетыг манай ингээд 11 сая төгрөгийн бас төсөлтөөр ингээд догчуулахаар болсон. Ингээд 3 анги нийлж ингээд догчуулахаар болсон. За ингээд та бүхэндээ сургуулийнхаа Завхан аймгийн Улаастай сумын 3 дугаар сургуулийн 60 жилийн төгсөлт баярын мэндийг хүргье. Өргөнөөр оролцохыг уриалж байна. За 2000 За тэгэхээр манай багийнхан болохоор ерөөхдөө 2009 онд бүрэн 3 дугаар сургуулийг төгссөн. Уганбат багштай 11 А болон Чимээ цогцол багштай 11 ингээ октод. За 60 жилийнхаа түүх 60 жилийнхаа зориулсан одоо тэмцээнд амжилттай оролцоод гар бөмбөгийн төрлөөр ерөөхдөө алтан медалийг авлаа. Бид нар ерөөхдөө 4 хожсон уу? Тэгээ 4 хожоод ялагдлаа хожоод алтан медалийг авсан байна. Тэгээд ерөөдөө энэ жилдээ болохоор нөгөө сургуулийн маань 60 жилийн түүх болж байгаа учраас та бүхэн маань одоо манай төгсөгчд маань идэвхтэй оролцоорой. Сургуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Харааны хурд гарын мэдрэмжийг шалгасан оюуны спорт дартсын төрөл 2004 оны төгсөгчдийн 1-р багийн Мөнх баяр Соёлмаа нар алтан медаль, 2022 оны төгсөгчдийн 12-ийн Б багийн Отгонбат Ням гэрэл нар мөнгөн медаль, 2011-2014 оны төгсөгчдийн хамтарсан баг Нямбаяр Ганчимэг нар хүрэл медаль хүртээ. Мөн энэ цаг мөчид 1992 оны төгсөгч Цэндаюш 2025 оны 1-р сарын 11-ээс 12-ны өдрүүдэд болсон дартсын улсын аваргаас холимог төрөлд алтан медаль авчээ. За Завхан аймгийн 3 дугаар сургуулийн 2004 оны төгсөгч Элдэ Өчрийн Соёлмаа гэж юм байна. Дартсын тэмцээнд энэ жил төрөөсөн 2023 онд бас оролцож төрүүлж ирсэн 2 дахь удаага төрүүлж байна. Одоо энэ жил манай сургуулийн 60 жилийн болно. Тэгээд 2004 оны төгсөлтийн одоо энэ сургуулийнхаа аваад ирж оролцоорой гэж уриалж байна. Ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг 2009 оны төгсөгч Балжин нэм, 1991 оны төгсөгч Мөнхбат мөнгөн медаль, 2006 оны төгсөгч Базар аригч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд 2006 оны төгсөгч Пагам Дулам алтан медаль, 1991 оны төгсөгч Баасанчав мөнгөн медаль, 1996 оны төгсөгч Бүрэн Жаргал хүрэл медалийн эзэн боллоо. 2009 оны им оюун эрдэнэ багштай төгсөлтөө. Тэгээд ингээд холоос зорж ирж ТС-га тэмцээнд алтан медаль, волейболын тэмцээнд алтан медаль хүртсэндээ сэтгэл хангалуун баяртай байна. Энэ жилийн зохион байгуулалт маш сайн байна. Дараа дараажаас улам гоё зохион байгуулалт болох гэж найдаж байна.
эх зунаас 7 сараас сургуулийн маань 60 жилийн илүү гоё болох байхаа. Тэр болтол илүү гоё зүйлүүд зохион байгуулах байхаа гэж бодож байна. За сайн байна уу? Ингээд 60 жилийн сургуулийнхаа 60 жилийн тоглолтод тенсэнд алтаасандаа маш их баяртай байна. За би 2006 онд 10 жилийн 3 дугаар сургуулийг Баталцаа багш удирдлагаар төгссөн хагамтлан байна. Ингээд энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Ягаад тэгэхээр хүүхэд насндаа эргэж очсон юм шиг маш гоё өдрүүдийг өнгөрүүлээ. 2 өдөр маш жаргалтай өнгөрлөө. За Зохион аймгийн 10 жилийн 3 дугаар сургуулийн 60 жилийн халуун байрыг хүргэе. Та бүхэн бүх төгсөгчид маань ойдоо идэвхтэй оролцоорой гэж хүсье. Баярлалаа. Энэ жилээс нэмэгдэж орж ирсэн шатрын тэмцээн ширүүхэн өрсөлдөөнтэй өрнөж эрэгтэйчүүдийн төрөлд сургуулийн хамгийн анхны төгсөгчдийн 1989 оны төгсөгч Ууганбаяр алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг 1997 оны төгсөгч Хангуул, хүрэл медалийг 2015 оны төгсөгч Санчирнар гардлаа. Харин эмэгтэй тамирчдын дундаас 1997 оны төгсөгч Норов Сүрэн ялгарч алтан медалийн эзэн болсон бол 1991 оны төгсөгч Суудмаа мөнгө, 1992 оны төгсөгч Төвшин Жаргал хүрэл медалийг тус хүртлээ. Намайг Норов Сүрэн гэдэг 1997 оны Иргэцэтмаа өгштэй 10В ангийн төгсөгч байна. Сайн байцгаана уу? Намайг би 1989 оны 10 төгсөгч Ууганбаяр байна. За энэ жил ингээд сургуулийнхаа төгсөгчдийн 3 дахь жилийн тэмцээнд амжилттай оролцлоо. Шатрын төрөлд оролцож алтан медаль авлаа. Би ч гэсэн шатрын төрөлд төрүүлсэндээ баяртай байна. За ингээд нийт 3 дугаар орон жилийг төгссөн төгсөгчдөө төрлөх сургуулийн маань 60 жилийн яваа тохиож байгаад 60 жилийн баярын мэнд хүргээд ойдоо идэвхтэй оролцоорой гэж нийт төгсөгчдөөсөө хүсье. Нийт 200 гаруй хүн оролцсон тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж цомыг гардуулж өглөө. Эвнэгдэл эрчгүйч төгсөгчдийн авраг шалгаруулах спортын тэмцээний гар бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрлөөс 2009 оны төгсөгч Батцэг, холимог төрлөөс 1997 оны төгсөгч Болдбаяр, 2009 оны төгсөгч Ган Төмөр нар тус шилдэг тоглогчдоор шалгарч цомын эзэн боллоо. Харин сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд 2007 оны төгсөгч Алтан Цоож, 2011 оны төгсөгч Дөвөр Сүрэн нар шилдэг тоглогчийн цомыг эзэмшсэн бол эмэгтэй төрөлд 2018 оны төгсөгч Ууган Цэцэг шилдэг тоглогчоор шалгарлаа. Эвнэгдэл эрчүүч төгсөгчдийн авраг шалгаруулах спортын тэмцээнийг эргэжил зохион байгуулах шилжин явах цомыг 1998 оны төгсөгчдөд гардуулан өгч амжилт хүслээ. Монгол Улсын гавь дагш Алтан гэрлийн нэрмжтэй Зохион аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 1998 оны төгсөгчид энэ жилийн тэмцээнд амжилттай оролцож, за холимог багийн төрөлд, бодиодын төрөлд мөнгөн медаль хүртлээ. За давхар бас нэг баяртай мэдээ дуулгахад 1998 оны төгсөгчид дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан юм хүндэтгэлтэй үйл ажиллагаа боллоо. Тэгээд төгсөгчид та бүхнийгээ дараа жилийнхаа тэмцээнд амжилттай оролцохыг уриалж байна. Тэмцээний нээлтийн үеэр 1992 оны төгсөгчдөөс Пүрэв Даваа, Инг Баяр, Пүрэв Сүрэн, Баян Мөнх, тус сургуулийн анхны спортын мастер 1989 оны төгсөгч Ууганбаяр, 1991 оны төгсөгч Султан нарыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Санж Сүрэн, засаг дарга Өнөр Баяр нарын тушаалаар Завхан аймгийн хүнд тэмдгээр шагналаа. За ингээд энэ удаагийн тэмцээнийг 92 оны хүн бид зохион байгуулж байна. Уламжлал болсон тэмцээн 4 дахь жилдээ явж байна. Тэгээ 5 төрөлтийн тэмцээндээ бүгдэнд нь амжилт хүсье. За 2025 маань бидний хувьд бас түүхэн сургуулийн маань 60 жилийн уулзалт болох гэж байна. Ингээд төгсөгчдөө нэгэн үеийг хамтдаа бүтээсэн, бага насаад урсан багш нартайгаа уулзаж нэгэн өдрийг хамтдаа түүхээ бүтээцгээе. Төгсөгчдөө уриалж байна. Спорт өдөрлөгт оролцож үе үеэрээ нэгдсэн төгсөгчдийг сургуулийн ой зохион байгуулалт арга хэмжээнд урьж ойн хүрээнд хийх тогтчил бүтээн байгуулалтын төслүүдэд жагсаан танилцуулсан. Төгсөгчдийн хувьд сургуульдаа өгсөн хандив, ил тод ойлгомжтой, үр өгөөмжтэй, хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Сайн байцгаана уу? Завхан аймгийн 3 дугаар сургуулийн хамт олонны төлөөлөл байна. Төгсөгчдийн тэмцээнээ 4 дахь жилдээ амжилттайгаар зохион байгуулж байна. Энэ тэмцээний үеэр эрхэм хүндэт багш, ажилтан, ажлагчид үе үеийн төгсөгчдөөгөө уулзалтыг зохион байгуулж хамтран ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Сургууль хамт олон төгсөгчдөөгөө хамтран ажиллах үйл ажиллагаагаа тодорхой болгох үүднээс сургуулийн багш ажилчид маань 60 жилийн бүтээч ажлын төслүүдийг боршуур хэлбэрээр бэлдэн авчирсан байна. 1995, 1997, 1998, 2000 оны төгсөгчд болон Ахмад багш нарын төлөөлөл, төгсөгчдийн төлөөллөөс бидний бэлдсэн боршуур дээр байгаа төслүүдээс хамтран ажиллах саналаа эхнээсээ илэрхийлж байна. Ингээд та бүхэн маань
бидний брошюртай танилцаад аль төсөл дээр ямар анги төгсөлд яаж хамтран ажиллагаа илэрхийлэх та бүхэн нээлттэй байгаа шүү. Зуны дэлгэр сайхан цагт сургуулийнхаа түүхт 60 жилийн ойгоор баяртайгаар Монгол Улсын гавьяа төгс Жигжил цэргийн алтан гэрлийн нэрэмжит 3 дугаар сургуулийн 60 жилийн ойг зуны дэлгэр цагт завхан нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт төгсөгчдөө ойн арга хэмжээнд идэвхтэй оролцож төрлөх сургуулийнхаа түүхт ойд хүрэлцэн эрхийг өрж байна. Эвнэгдэл эрч хүч төгсөгчдийн авраг шалгаруулах спортын тэмцээн. My track record so clean, they couldn't wait to just bash me. I must be getting too flashy. Y'all shouldn't have let the work get